За та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. За татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол дэмжиж байгаа. Агтаа бас нэг болж байгаа үйл процесстэй холбоотой нэг үг хэлэх хэрэгтэй. За оюутлоготой холбоотой бухимдсан иргэдийн үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагсаж байна. За цагаан ав дээр очиж бас зам алсан эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдэлүүд сүүлийн 7 хоног гарлаа. Энэ асуудлаа шийдэхгүй байгаа бухимдсан иргэдийн цохирсон үйлдэл шүү дээ. Бухимдж байгаа иргэдээ буруутгахын оронд асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Улсын хурлаас шийдлийг гаргаад 120 дугаар тогтоол баталж өгсөн. Эсэргүүцээ тэрэн гот нэг 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээгээд өсрээд бүгдээрээ гарч ирээд ярьж байна л да. Тэр хүмүүс 115 тэрбум төгрөгийн зээлийн хүүг бас давхар ярих хэрэгтэй шүү дээ. 120 дугаар тогтоол батлагдсанаас хойш 7 сар өнгөрсөн байна шүү. Зээлийн хүүд нь 3 их 80 төгрөг оюу толгой Рио Тинто төлөхөр болоод байгаа. 3 их 80 төгрөг. Энийг ярихгүй мó тэгээд ард түмэн шийдэл нэгж байгаа байхгүй юу? Шийдлэл нэгж шүү дээ. Бухимдахгүй яах юм? Тэр хүмүүсийн өмч шүү дээ. Иргэд нэг уулуурхаг эсэргүүцээд байгаа юм биш шүү дээ. Хөгжил авч ирдгүү, өрөнд оруулдаг, хариуцлагагүй, ашиг нь ирдэггүй, ил тод биш, тайлагналаа хийдэггүй, харилцан ашиггүй энэ тогтолцоог л эсэргүүцээд байгаа байхгүй юу? Тэгээ эцэстээ явсаар хагаад бухимдсан иргэдийн буруу болж таарахгүй шүү. За тэгээд сая оюу толгой уриалга гаргасан чи Эрдэнэс оюу толгой бас өсөрж очиод 2 цагийн дараа бас нэг мэдээлэл гаргаж байна. За нөгөө 2 оюу толгой болон Эрдэнэс оюу толгой гаргасан мэдээллийг харьцуулаад харсан чинь нэг хүн бичсэн юм шиг юм гарч ирж байна шүү дээ. Тэгээ бүр гайхаад хиймэл оюуны шинжилгээ гэж үзлээ. Тэгсэн чинь 2 мэдээллийн агуулга, бүтэц, үг хэллэг, өнгө аяс маш өндөр түвшинд ойролцоогоос 90-95% төстэй байна гэд хиймэл оюуны дүгнэлт гарч байна. За нэг ноорог, нэг PR баг эсвэл нэг зохиогчоос боловсруулагдсан байх магадлал 85-аас 95% гэж хиймэл оюун дүгнэж шүү. За энийг сонсож байгаа залуучууд та нар оюу толгоон мэдэгдэл Эрдэнэс оюу толгоон гаргасан уриалгыг ингээд хиймэл оюунаар өөрсдөө уншуулад үзээрэй. Уул нэг шин захирал томилогдсон. Улсын хурлын гишүүнээс чинь бараг хэд дахин өндөр цэлээ авдаг ажил шүү дээ. Өнөөдөр Монгол улсад хамгийн үн цэнтэй компани бол 12 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа Эрдэнэс оюу толгой шүү дээ. Оюу толгой 34, 12 тэрбум доллараар JP Morgan нэлсэн байгаа шүү. Тэгэхээр ийм хариуцлагатай үед хариуцлагатай үйлдэл гаргамаар байна. За Батнайрамд гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууна. Татвартай холбоо л доо. 2013-аас 2020 оны хооронд оюу толгой дээр 365 сая долларын акц тавьсан байгаа. Бүгд маргаантаа 13 оноос хойш 20 оны хооронд бүх татварууд бүгдээрээ маргаантаа арбитрийн шийдвэр хүлээгээл байж байгаа ийм л нөхцөлтэй байдалтай байна шүү. Татвартай холбоо л доо. Дөнгөж 21-ээс 22 онд Монгол улсын татварын албанаас дахиад 465 сая долларын татварын акц оюу толгой дээр тавьсан байна. Татварын маргаангүй нэг ч татвар оюу толгой дээр байхгүй шүү. Ийм л нөхцөл байдалтай байгаа байхгүй юу? Энийг шийдээч. Ажлын хэсгийг ахалж байгаа одоо инхвэр сайд 120 дугаар тогтоол унших хэрэгтэй. Улирал тутам эдийн засгийн байнгын хороонд ирж тайлагнаа тавина гэж 120 дугаар тогтоол дээр цагаан дээр хараар бичсэн байгаа шүү. Одоо энэ хаврын чуулгандаа багтаж инхвэр сайд ажлын ахлагчийн хувьд эдийн засгийн байнгын хороонд ирж тайлагнаа тавих хэрэгтэй. Энийг бас ард түмэн хүлээж байгаа шүү. Энэ олон жил өргөжлсөн даамжирсан татварын маргааны хэрхэн яаж шийдвэрлэхээ энэ дэр ямар хөө алхам хийгдэж байгаа юм. Аливаа татварын ерхий газраас хариулъя. Энэ бас мэдэх эрхийг хангах ёстой. Их хурлын гишүүтүүдийг ард иргэд мэдэх хэрэгтэй. Үл ойлголцол чинь мэдээлэл багтаагаас болоод байгаа шүү дээ. Үл ойлголцлыг сайн мэдээлэл өгчөөж, үнэн зөв бодиттой мэдээлэл өгчөөж бид нар бас иргэдийн мэдэх эрх хангагдана. За 4-р микрофон. Татварын ерхий газар зөвхнөрөө. За Батнайрамд гишүүний асуусан асуулттай холбоотойгоор оюу толгой компанид татварын албанаас нийт 6 удаагийн татварын хээ шалгалт хийсэн байдаг. 2009 оноос эхлүүлээд 2022 оныг дуустал
За 2013-аас 20 оныг дуустал буюу 18 2020-23 онуудад хийгдсэн татврын актын төлбөрүүдийг бол оюутлогоо компани төлсөн. Гэхдээ татврын маргааны асуудал бол өнөөдөр арбитрийн шүүхтэр хилцэгдээд явж байгаа. Бүрэн эцэслэн шийдэгдээгүй арбитрийн маргаан үргэлжлээд явж байгаа. За 2026 оны хувьд бол бид нар 21-ээс 22 оны татврын үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн. За тэгээ бас тодорхой төлбөр тавигдсан. Төлбөрийг бол оюутлогоо компани төлсөн. Гэхдээ татврын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байгаа. За төлбөрийн тухайн татвар төлөгчийн төлбөртэй холбоотой мэдээллийг татврын ерөнхий хуулиараа бас нэг тодорхой хязгаарлалтай байдаг учраас би танд эргээгээд дүнгийн алтан бичгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлье. За тодруулж асууя. Батнайрамд гишүү. За наад дүнгөөч бүгдээрээ надад Монголын татврын албанаас улсын хурлын гишүүний асуултаар ирсэн дүнгууд юм аа. Олон нийтэд нээлттэй мэдээлж штэ. Улсын хурлын гишүүнд асуултанд хариулт өгсөн бол парламент цаг хэмээн дээр олон нийтэд бүгд нээлттэй байдаг хуультай. Тэгээ сая Монголын татврын албанаас баталгаажууллаа штэ. 13 оноос хойш оюу толгой үйлдвэрлэлээ явуулж орлого олж эхлэхээс хойших нэг ч жил маргаангүй жил байхгүй байхгүй юу? Одоо хүртэл нэг ч жилийн татврын маргаан эцэлэгдээгүй өнөөдөр хүрч байгаа. Бүгд арбитр дээр очсон. Авахгүй нь ойлгомжтгүй. Гэхдээ оюу толгой компани тэр татврын төлцсөн юм шиг PR медиа хийж болохгүй байхгүй юу? Монголын татвар руу шилжүүлсэн тэр мөнгө арбитрийн шийдвэр эцэлэгдэжээж Монголын талд очих уугүй юу гэдг нь шийдэгдэнэ гэсэн үг. Тэрийг Монгол Улсын засгийн газар бас эцсийн шийдвэр гартал үрж болохгүй мөнгө байхгүй юу? 100% буцаагдчих болох арбитрийн шийдвэр гарч магадгүй ийм мөнгө явж байгаа.